Батсангал авагтаа цэндэж Монгол Улсын ерөнхийлөгчийн 2026 оны 5 сарын 11-ний 11-р зэрлэгээр алдарт их 2-р одонгоор шагнагдсан тул энэхүү үнэмлэхийг олгоо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх гэсэн байна. За тэгээд алдарт их болж байгаа та бүхэнд эрүүл ангисан сайхан бүхний хүсье өрөөё. Монголын өрс төмтөмөө олон болох болтугай. За хэлэн гэж байгаа. Сайн байна. Сайхан зурч байна. За өнөөдөр подкастын зориод хүмүүс ирээд тань дээр бүр зорж ирээд шагналаа одоо таны гараас гадж байна тий. Ер нь бол энэ жил хичнээн ээж завхнаас одоо ирээд шагнал авч байна. Алдарт их одонгоо шагналууд ингээд ерөнхийлөгч гардуулж байна. Манай завхаа аймагаас 232 ирж одоо эхчүүд ирж алдарцгийнхаа одонг гардаж авч байгаа юм байна. Тэгээд зарим хүмүүс бол одоо нутгийнхаа гишүүн дээр ирээд ингээд нутгийнхаа гишүүнээс гардаж авъя гэж байгаа. Энэ бас бэлгшээлтэй сайхан үйл явдал болж байна. Тэгээд завхан нутгийн маань ер нь манай Монголын одоо өрсүүд их маш олон болж өнөр өтөх болж байгаад их баяртай байна. Тэгээд 2-р одон авж байгаа залуу гэрүүлүүдтэй 1-р одон аваараа 1-р одон хөвсөд авж байгаа эхчүүдтэй улам өнөр өтгөн болоороо л гэж одоо яриа даа. Ер нь бол бүр нутгаас бас зорж ирээ таны гараас авъя гэсэн хүмүүс шүү дээ. Төрийн ордноос төрийн энэ бас нэг талдаа их бэлгшээлтэй. Тэгээ өнөөдөр шиг сайхан өдөр дарж нөгөө талдаа энэ чинь нутгийнхаа бас одоо уул усыг шүтэж явдаг нутгийнхаа гишүүнтэй уулзчихъя гэсэн энэ хүмүүсийн сэтгэл байгаа. Тэгээ эндээ бас их би талархалтай байна. Та ер нь одоо нутаг руугаа хэр их явж байна? Нутаг руугаа чиглэсэн одоо гол том ажлууд гэсэн. Тийм манай зөвхөн ч одоо энэ жил отхон ангар хайрхны тахилгатай. Тэгээ маш олон хүн очих байхаа. Тэгээ ер нь бол манай Монголыг хөх монголчуудыг даасан одоо төрийн тахилгатай хайрхны маань тахилга болгож байгаа учраас зохинчид маань очиж тэр уул усныхаа тахилгад орч одоо нөмөрнөлөгт магтах байхаа гэж ингэж бодож байна. За би ч зохинлого өрн төгсгөл явчихдаг шүү дээ. Ер нь бол нөгөө жилд тэд мэддэг тоолдгүй шүү дээ. Бангал үйл ажиллагаагаар явдаг. За зохин нутгийн энэ жил өрөнгөр бол тэгж байгаа гол одоо асуудлууд бол манай ард суурийн зам, за ард суурийн бомтын хөгжил байж байгаа. За дээрэс нь манай одоо зохинд ер нь бол жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой хамгийн том сум бол одоо их улсан байгаа. Их улсан дээр ягаад энэ жижиг дунд үйлдвэрүүд хөгждөггүй вэ гэхээр нөгөө эрчим хүчний дутагдaltaй. Өнөөдөр эдгээр эрчим хүчтэй ч гэсэн ингээд төвийн бүсээс явсаар хагаад одоо энэ хойд бүсээр яваад баруун бүсээр очисоор хагаад тэнд одоо зөвхөн одоо нэг юм тог авах төдий хэмжээний л хүчтэй байдаг. Тийм учраас тосон зангираас одоо өндөр хүчтэй татаад одоо тэр ажил нь эхэлсэн байгаа. Тэгээ энэ орчхон бол тэнд ер нь жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих эрчим хүчний дутагдал нь гарчихъя. За үүний дараа одоо бид нэр эхлээд эрчим хүчтэй болчихж байгаа учраас жижиг дунд үйлдвэрүүдийг тэнд хөгжүүлэх боломж гарна гэж бодож байна. За хоёрдугаарт энэ тосон зангил хотын одоо дулааны магистрат шугам тавигдах ажил хийгдэж байгаа. Тосон зангил хот чинь бол одоо хот болоод төлөвшөөд олон жил болж байгаа боловч яг энэ төвийн дулаан шугамд холбогдоогүй. Тэгэхээр энэ төвийн дулааны шугамын одоо ажлыг ямартааж байсан, эхлүүлсэн. За улаастай хотод бол бас нэг одоо багийг одоо бүтэн иж бүрэн тогтжуулах ажлуудыг бол ингээд хийгээд зураг төсвийн ажлыг яриад явж байна. За мөн юуны улаастай хотоос одоо баруун зүг ховдын дөргөн рүү холбогдох замын одоо тэд зүгийн ажил хийгдээд дуусч байна. За энэ жил чадвал одоо төсөв дээр тавиад улаастай хотоос баруун тишээ холбогдох замаа эхлүүлэе гэж ингэж төлөвлөд явж байна да.